найзындаа ирээд хонцсон. Өчигдрийн найзындаа өчөртөө 4 өнгөрөж энд ирсэн. Тэгээд шууд болсон. Одоо би 10 минутын дараа гарлаа. Найзынхаа хамаг бодгоор бодож байна. Ажил дээр хүрээд ирсэн. Одоо манай үнийг 4 минутын дараа ороод ирэх юм болов уу? Ингээд шивэд хүмүүс ер нь шивэд хүмүүс яг л цагтаа ирдэг. Эсвэл 5 минутын өмнө. Жохон хоцрох гэвэл ингээ мессеждэг, ингээ амар хуучлахгүй тийм байдаг. Одоо энэ бүр миний баян ирдэг үе ярьж байгаа. Ер нь энгийн бодолд дандаа хэлэгдэг. Тийм хүн маань ер нь ихтэй айл тонсон гэж үгүй тий бас дэжгүй шүү. Би тэгээд сая замаараа нэрээ Аз дэлгүүр ороод ийм юм авсан. Тэгээд тийм дагбуги байгаа. Тэгээд энэ хүнийхээ дараа дахин нэг үнтэй тэр хүнийхээ дараа дүүгийнхаа өмсөд бодно. Тэгээ болоо. Би нэрээ энэ хаваа жоохон зэгцэлсэн байгаа. Яг 100% та болоогүй за. Одоо энэ скара ингээд дахиад энэ дотор задлах юм зөндөө байгаа. Тэгээ энэнгээр ингээд манай хоёрлаа бай. За хоёр үний дуусгацсан. Одоо манай найз их чи охин хөрхөн хичээлд орохоос өмнө ингээ гоё хумсаа хичээлд орохоос өмнө хумсаа гоёх гээд ингээ одоо ирж байгаа. Тэгээ өсвөр насны охин баггүй 15-тай 15 хүрж байгаа. Эсвэл 15-тай окей. Тэгээд тэр дүүгээ хийхдээ гоё буцаад тагтаж чад бичлэг хийж магадгүй, хийхгүй бол хийхгүй ч хийж магадгүй. Гэтэ би жаа хийх гэж байна заяа. Өнөөдөр за одоо 12 гарч ийн заяа. Тэгээд ээж 2 өнгөрөөж ирнэ. Тэгээд хумсаа бодуулна. Тэгээд надад 2 цаг байгаа. Энэ 2 цагт амжаад би өөр хумсыг янзлая гэж бодоод байгаа хгүй. Тэгсэн чинь энэ хумсаа ингээд голынхаа ураг ингээд авцсан. Хутганд ингээд жижигхэн болгоцоо болохоор энэ тавыгаа ингээд аваад бүр урт гэл өмс хэмээр байгаа хгүй. Тэгсэн чинь харахаар хүүхэн харагдаад ах юм. Ямар ч асуудал уу. Тийм болохоор энийг арилгаад бодъё гэж бодож байна. Энийг болохоор хитрхи нөгөө доторх одоо пейнтинг жил хитрхи зузаан тавьцаа болохоор ингээд хар өнгөчрөөс дутуу хатцсан байгаа хгүй. Тэгээ ингээд зөөлрөө төг гэд гараад ирж байгаа хгүй. Энэ минь болохоор ингээд хангалттай хатцсан учраас байгаад байгаа. Тэгээ энийг энэ хэлбэрээр нь тэгтээ яг энэ хэлбэрээр нь хэрнээ эсвэл авчихгүй. За ямарч энэ хэлбэрээр нь үлдээч. Энэ хэлбэрээр нэг юм Japan design хийх гэж байгаа нэг юм арт байдаг штеп. Усан бодог шиг чимшээг нэг юм ойлгомжгүй тэгээ marble design дээр орцсон. Тэгтээ юм товгор мовгор тийм дизайнын дээрээс арилгаа хийчихье гэж бодож байна. Тэгээд ямар ч хумсаа арилгаад цэвэрлэтгэхий тэгчээд гоё яа. Энэ дизайнаа гоё хамт хий. Окей. Энэ болохоор одоо хараа юм гоё. Хараа. Энэ миний надаа ингээд харуулъя. Хараа. Энэ дэвчин типний маань төгсгөл энэ хавьд явж байна. Одоо энэ дээрээ зүгээр face code түрхэл бодчихно. Заавал гэл мэлээр хойтлын ингэж бүхлэх шаардлагагүй нүгөөсөө маш сайн алдсан ойлгомжтой байна. Тэгэхээр яахчгүй. Тэгтээ би энэ бол миний зүүн гар, энэ миний баруун гар. Тэгэхээр би одоо зүүн солгоо гараараа эндээ бодолт хийх чинь гэсэн. Хийцгээе. Тэгээд гой камерны доор хуруугаа цэвэрхэн харагдуулахын тулд
бэлгээ хайчилжээ. Үзүүрүүдийн. За ийм болсон. Одоо энэ талдаа бэлгийг өмсөөд тэг камераа доош нь харуулад гой бодолтой эхлэе. Гой Japanese бодолт байх болно. За одоо шууд энэ солонгос бэсэд хүрэх гэж байна. Би тэг өөртөө ингээд айгу тийм юу яадаг гэсэхгүй юу. Онцгой бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд байдаг гэсэн аахгүй юу. Тэгтээ одоо болно. Одоо гой юмнуудаа хамт хэрэглэнэ. За бэсэд хүрхлээ. Одоо тэг бэсэд хүрчээд уулзъя. За welcome back. Одоо тийм Japanese бодолт болохоор ийм желийн өнгөнүүд хөвчлээ ашиглан. Жишээлбэл энэ өнгөийг бол би яг хэрэглэх юм байна. 169. Окей, 169. Тэгээд бор өнгөс хэрэглэнэ. 147. Тэгээд баг зэрэг нэг юм юу байвал. Yes, энэ 147 нэг иймэрхүү сонин байж байгаад. Гэхдээ ягавтар ийм үзмэн энийг жоох олон давхарлаад үзмэн болно. Гэхдээ ер нь энэ байх хэрэгтэй. За 174, 147 тэгээд 169 хэрэглэх нэ. Тэгээд бас энийг ашиглана. Texture paint гэдэг юм. Impasta. Энэ болохоор Amy-гээс авч ирсэн. Нэг юм texture pigmentтэй. Нэг юм шохон өтгөн. Энийг хэрэглэнэ. Yes, let's do it. За, одоо энэ дээрээ самайг оруулна. Энэ 01 гэсэн. Би энийг Монголоос авч ирсэн. Энэ амар олон зааж 1 2 3 6 ширхэгтэй юм сав байсан. Тэгээ энийг Монголоос авч ирсэн. Нэг нь 8000 байлоо, 5000 байлоо, сандгүй. За онгол цаараа ийм гоё саа юм. Энийг хэрэглэнэ. Энэ бол Japan style бол ер нь тэр чигээрээ 13 10 freestyle байдаг. За жишээ нь миний 166 нэг юм сүүн өнгөн заяа. Биш ийм ус үзэм шиг өнгөн заяа. За одоо шууд хамаагүй юм дураараа явна. Сүүн бодог модог хамаагүй. Хамгийн гоё нь Япон бодолт ерөөсөө нэг тийм им хэцэгц. Эсвэл юу яадгүй төгсгөлтөө угаасаа амар гоё харагддаг болохоор. За энэ нэг юм саарл өнгө байна. Саарл өнгө энэ хойшоо явахдаа бол угаасаа хойд хэсэгтээ айгуу цэвэрхэн түрхэх хэрэгтэй. Тэгээ энийгээ савндаа хийхээсээ өмнө юу яана? Багсаа клинсерээр арчих хэрэгтэй. Тэгэхгүй бол муухай штэ угаасаа тийм ээ. За ийм болчлоо. За одоо энэ хэсгийг ингээ клинсертэй ингээ юу бэлдчихин заяа. Тэгээ энэ нэг арцсан хэсгээ жоохон ингээд цэвэрлэлээ, ишигээ хийлээ. За одоо нөгөө бор өнгөө хэрэглэе. Заавал 3 өнгө нэг хумсан дээр байх шаардлагагүй шүү. За тэгтээ яах вэ? Би зүгээр та хэдэд зүгээр тип болгож байгаа шүү заяа. За сайхан ингээд За ийм болцсон. За энийхээ хоёр талыг арчлаа. Хийлээ. За жиэли байгаа штэ. За нэгээ шууд ийм хурдан флашлайтаар хатаач. Ер нь ийм жиэлийн өнгөнөд хурдан хатдаг заяа. Саагаа авлаа. Oh my god хараа. Саагаа авлаа. Болоо. Ингээ энэ дээр одоо нэмэлт дахиж саа хэрэггүй за. Болоо. За тэгэнгуутаа
хатаалаа. За одоо энэ texture paint нэг сайн арчих хэрэгтэй байна. Texture paint-ийг шууд дээрээс нь зурчихна. За сайхан багсаа цэвэрлээ. Texture paint авлаа. За ийм байна. Ингэ болоо. За гол нь эн чинь нөгөө одоо нөгөө last yon result одоо тэр төгсгөл нь амар гоё харагдах хэрэгтэй байхгүй юу? За ингэ явлаа. Гэ сайхан хатаа чинь. Гутаа. Тэг би багс максаа солиод гэлс нөгөө уруунд дуусган заяа. Та хэд дээр зүгээр гэлцчихье. Ер нь санаагаа ID-га зүгээр харуулчих за. За энэ нь зүгээр энд ингээс хаа байжиг хараа. Энийг Ocon-ээс авч ирсэн юм байна. Нэг юм гоё бас жели пигменттэй зүгээр л ийм жели заяа. Тэгтээ энэ пигмент тэг яаж ашиглана ингээгээж харуулъя за. За пигментээ авлаа. Тэгээд жоо энэ хос хэсэг шүү дээ. Энэ дээр тавьчих. Май. Жохон томыг авчи. За ингэж хатаачаад уг нь бол энэний доор ингээ мат топ төрхөл илүү цэвэрхэн за. Гэхдээ би зүгээр жоохон хурдлах зорилгоор ингэчээ заяа. За тэгэнгүүтээ энийг яана гэж тэгэнгүүтээ энийг бүгдээрээ шаронгийн алтлаг паудераар үрчинэ. Тэгээ энийг ингээ орхихгүй заяа. Яг уу та яг үйлдэлээ мэдж байгаа бол хүн дээрээ одоо өөрчлөлтч дээрээ бол та асар хурдан юм. Бид нар ч нөгөө юм эмх зэгц амар тийм сүртэй нямба юм шаарддаг байхгүй юу? Тэгэхээр одоо зүгээр нэг юм clear gel байна. Надаа юм. За clear gel-ийг зүгээр л ингэ тавьчихна. Ингээд хатаач. Ер нь амар тийм сонин содон тий бид нар ингээд бат ингүүл муухай болчих штеп. Ингүүл амар тэнэг болчих юм шүү гэсэн сонин содон бодолтуудыг л ер нь японочууд хийдэг заяа. Яг төгсгөлийн гой харагдуулж. За тэгээд хараа. Энийг одоо ингэж яаж хийсэн нь баг хүн ингээд үйлдэлийг хараад яатсан болоо гэмээр тийм ахгүй юу яг төгсгөлдөө. За топ хамгийн гоё хэсэг. Хараа одоо гой зургнууд хараа за яасан бол гэхдээ хамгийн суур өнгийг эхлээд олж харах хэрэгтэй. Хамгийн суур өнгөө олоо харчвал тэгэл нэмэгдээ явчихдаг. За нэг иймэрхүү одоо нөгөө бусад хуруунууд дээрээ бас ингээд нэмэд явъя. Бас гоё юу яа инк ашиглая. За би Монголоос авч ирсэн энэ Vinimay ink гэд. Одоо би ихтэй бүр их гоё инкнүүд авах гэж байгаа. Уг авах гээд бодоод байгаа гэх юм уу. За одоо зүгээр нэг юм саарлавтар өнгийг хэрэглэе. Энэ гоё мөн бор өнгийг хэрэглэе. Надад цагаан өнгийн инк бас байгаа тусдаа. За ийм байна. Тэгэнгүүтээ одоо ингээ энэ дээрээ texture paint явъя. За texture paint энэ хуруун дээрээ зүгээр ингэчээ. Тэгээд жоох ингээд юу агаад үгүй. Хараа. Ингэнгүүтээ ингээ арцаалгаад өгч. Май. Дахиад овоолгоно. Хаана энэ? Оо энд шүү дээ. За хартаа. За ингэ чи. За энийг
хаталаа. За энэ флашлайт болохоор ер нь бол 100% биш ч гэсэн 80% бол хатцсан байгаа заяа. Одоо энэ кейс сэгсрэнгүүтээ коллажа за ингэ чинь тэгэнгуутаа хараа. Гэхдээ энэ ингээ гоё байна. Тарааж өгнө. Юу энэ багсаа залхуураад багсаа би нөгөө нэг юмнуудаа цэвэрлээд хоол тавьцаахгүй. Гоё багсаа нь оргож жагаад одоо ингээ инкийг ингэж тараана. Клинсер биш хүмүүсээ ацтаанаар ингэж тараадаг. Энэ бол ацтаан шүү за. Гоё арчаадаг. Ийм байна. Тэгэнгүүтээ энэ бол ингээ ер нь бол агаарт бараг хатчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ дээр аль өнгө маань гоё ялаа. Бор юм чинь гоё. Тэг үзмийн ягаан тэнийг юм уу? За энэ өнгө явлаа. За хартаа ийм саарлавтар өнгө хальт явчих. За ийм. Look at this. Гоё азтай. Та хэд ингээд яаж ч хийж олно ингээд боддоо. Мачи ингээд гоё сэтгэрээ хүмүүсээ заа өөрснөө. Гоё сэтгэдэг л ах юм бол та хэд энэ салбартаа ингээд гоё дуртай байна гэсэн үг шүү дээ. Гоё хичээдэг. За хатаач. Тэгээ гоё юу ах хэрэгтэй. Зарим нэг үйлчлүүлэгчдэр үнэхээр их фейлддэг заа юу. Гэхдээ фейлдсэн үйлчлүүлэгчээ нүдэн анаад явуулах биш. Араас нь бичдэг. Ингээд надад миний хувьд ийм санагдлаа. Илүү гоё болж болох байсан шүү. Хүсвэл ингээд дахиад ирж болно шүү. Мэдээж би одоо ингээд өөрийгөө одоо ингээд гоё алдагацаад гоё болгоод өгөөч юм уу те. Яг цаг зав чинь байдаг бол тэгмээр байна. Үгүй тэгээрээ. Би бол нэлээд хүмүүсийг бас тэг дуудсан байгаа. Тэгэхээр ингээд санаа амардаг ахгүй юу? Ямар ч эн чинь бас айгүй төгшүүртэй ажил шүү дээ. Яасан бол ийсэн бол гээл нөгөөтгийг харах гад байдаг те. Хэцүү байхгүй юу? Тэгэхээр тийм гоё хүний одоо үйлчлүүлэгчээ араас нь иргэдэг тийм байгаарэ. За одоо зүгээр энэгээр ганц маа гэхэд л гараад өгч штэ. Маа. Дан. Хартаа. За энийг хатагаад бүгдийг өөрчлөлч. Топ бол сүүлд нь тавья. Одоо энэ ингээ үзмийн ягаан өнгө би бараг жоохон орсон учраас энд жоохон үзмийн ягааны жоохон ихсгээд оруулчих. Ингээ явлаа. Тэгэнгуутаа хатаач. Одоо энэ дээр хүсвэл ингээл зүгээр л 3D бүрийнхээ дүрс тавьчихад бас болно. За. Нэг амар хата хэрэггүй хаа. Тэгэнгуутаа одоо өөрөнгийн инк тавина. Нэг тийм саарл маягийн инк тавимаар байгаа байхгүй юу? Энэ бүр хар юм байна. Яг гой өнгийн инк бас надад үнэхээр байхгүй. Надаас хэрэгтэй л юм. За. Та инкээр явуулчих заяа. Тэгээ энэ инкээ юу яахгүй. Юугаар ч янзлахгүй за. Зүгээр ингээ хайчээ. Тэгээ мэдрэмжтэй байх хэрэгтэй. За ингээ хайцсан. Тэгтээ энэ хойдолд нэг юу хэрэгтэй. Энэ хумсны хойдол үргэлж амар гоё цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгэхээр хойд хэсгээ голны жилийн өнгө их авч хэрэглээрээ гой хойдлын маа янзын цэвэрхэн болгоод тэгээ энийг зүгээр татчих, энийг уусгах хэрэггүй.
гоё янзлах хэрэггүй. За иймэрхүү. Жоох ингэ нийлүүлчих тийм үү. Зүгээр л энэ бол зүүн гараараа солгоо гараараа хийж ийн гэхэд энэ бүр лаачаастай хараа. За. Энийг ятаач. Энэ дээр гэхдээ цагаан texture-с илүү хар texture дээр металл өнгөгүй харагдах юм шиг санагдлаа. Энэ бол Япон бодолтой нэр үнэхээр easy to easy заяа. За. Хар өнгийн texture paint энэ. Тэгэхээр иймэрхүү гоё бодолтны хаагууд гоё бодолтны tutorial хийхэд миний асар их мөнгө зарсан бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэж байгаа болохоор надад амар гоё юм. За. За энийг нэг нь авд. Одоо нүүр бодоход гоё бүтээгдэхүүн та нарт хэрэгтэйтэй адилхан. Хүмүүс бодоход ч гэсэн та түүнээсээ мөнгө авч байгаа бол нарийнлахгүй гоё юм авах хэрэгтэй. Би мэдгүй миний энийг ер нь хүмүүс хийдэг хүн үздэг юм уу? Мэдгүй. За мэдгүй. Манай ээж ирж ийн гинэ би тэр гэлзаатай гихтэй хэлээд байна. Энэ хар багсаа гэлс арчхаасаа өмнө ингээ ашиглаж ямар тач юу ч хийж магадгүй. Тэгээд нэмсэн. Юу ач. Хараа Япон бодолт нэр үнэхээр та хэд бол алж хэдэн заяа үнэхээр амархан гэдгийг би үнэхээр мянга хэлмээр байна. Япон бодолт бол зүгээр л сонирхолтой зүйлсийг гоё харагдуулах, сонин зүйлсийг гоё харагдуулах ч юм уу. Гол point нь ерөөсөө тийм байхгүй юу? За тэгэхээр энэ хар өнгийг би зүгээр дарчиж болно, яачж болно. За одоо голын өнгө маань арай dark болж байгаа болохоор энд өнгө оруулна. Тэгэхээр цагаан texture paint-тэй давхарлаад нэг гусчих заяа. За нэг иймэрхүү. За энэ бол арай хитэрсэн үү? За энэ яах вэ? Хартаа ийм болцсон. За энийг ч гэсэн жоохон ингэчээ. Энэ цагаан өнгөө энэ хар өнгөөс арай л ингээд жоохон ингэ усгач. За энийг ч гэсэн нэг чүүд ингэчээ заяа. Яг хоо энэ үгсээ гүйц татааг байсан байна. Тэгтээ асуудал байхгүй. За. Зүгээр юм металл юу штэ. Зүгээр ингэчж болно. Энэ минь дээр нэг жоохон ингэсэн ч яах вэ? За энэ чинь топо тавьчихсан шүү дээ, тий? Жоохон ингээ хараа. Энэ бол нэрээ та нар яг галзуу өний өдрийн тэмдэглэл шиг боловч үнэхээр гоё харагдан. За ингэсэн. Одоо энэ цагаан өнгийн инк олчлаа. Цагаан өнгийн инк. Энийг яах вэ гэхээр хамгийн бараан байгаа хэсэг. Үгүй. Энэ хэсэг дээр ч юм уу заяа. Тэгээ энийг гоё яана. Гэл нэмэл явж хад яахчгүй. За ингээд тэгээд цагаан өнгийн инкээр юу яа? Нөгөө бортойгоо гоё нэг бормоо нэг гоё инк байсан биш үү? Гоё харагдаад байна шүү тий. Тийч шиг. Түр гоё тусаагаад. За. Бормоо гоё. За ингээд ийм болчихно. Тэгэнгუთ яах вэ юм гэхээр штэ. За нөгөө маларангийн маланг мод гэдэг маларанг гэж. За энэсээ нөгөө юм гоё энийг
жоохон бондгорыг авчээ. За тэгээд за маа за тийм ингэчээ тэгэнгуутаа жоохон томыг аваад за иймэрхүү томыг аваад за ингээ сайхан бүр хэлчлөө. Одоо яах вэ гэхээр энэ хуруугаа ч юм сайхан тойруулаад өгье. Хартаа за ингээд дарахгүй шүү за гол нь муухай дарчвал нэг юм гоё юм алдчихдаг. Бас нэг тийм жоохон мэдрэмж хэрэгтэй. Бас учиргүй бүр амар тэнийг юм шиг дураараа чааж болохгүй. Гэтэ энэ гол нь тайд гоё. Яваараа заяа сүсэглээрээ заяа гоё болоосаа гэд. Одоо тэгэнгүүтээ би зүгээр яг үүндээ амар юу их мэдэхгүй байна л да. Ямар ч тач Japan style ийм амархан шүү л гэдгийг харуулах гээд оролдоод байгаа юм. За баг зэрэг хатаачлаа. Одоо энэ дээрээ ер нь ингээд стайлыг бол нэрээ үнэхээр хийж чадсан шүү тайтл гэж хэлээд байгаа санаа юм баггүй юу? За энийг бас солонгосоос авч ирсэн. Нэг юм beer beige өнгөтэй жил юм байна. Тэгэхээр beige өнгө бол үнэхээр гоё тохирно энэ дээр. Зүгээр мэ. За. За иймэрхүү. За нэг иймэрхүү байна. За одоо энэ дээр юу дутж гин гэхээр энэ юу дутж гин цагаан сааман дутж гин. Бас учиргүй бас амар утгагүй байхгүй бас жоохон холбоотой байвал гоё шүү дээ. Маа энэ бол яг энэ дээрээ санд хэнийг юм бэ? Би хараа өөрийгөө авчаа изаагаас тэр хойно. Яг энэ юуны голд байгаа энэ хэсэг амар гоё харагдаад яаж хийсэн мэддэхгүй баз тээ гол нь. Гол нь тэгэх байхгүй юу? Яасан энийг яаж хийсэн болоо л гэдэг нь ерөөсөө гол заа. За одоо энэ дээрээ зүгээр юм clear 3D ожил яваад тэгээд топо тавилаа. Энэ хараа. Энийг би гэтээ Temu ч илүү Amazon ч илүү нэг мяа сайтнаас авсаахгүй юу. Тэгсэн чинь миний бодсноос айгу юу байсан? Хитрхи нялцахаа байсан. Би сүүлд хийсэн тэр нэг хумсны мань бичлэг агаад үгийнхаа хумсыг тэрэн дээр энэ бол үнэхээр солиотой нялцахаа байсан. Үнэхээр хямдхан. Би тэр солонгосоос авсан охиноосоо дахиад авъя гэж бодож байгаа. За энэ хумсан дээрээ энийг зүгээр ингэ наачин даа. Зүгээр сайхан наачин за. Тэгээ яах нь зүгээр одоо май ингэ дараад өгөн за. Мачи ингээл. Гол нь хумсныхаа хэлбэрийг алдагдуулахгүй. Яг энэ бөөрхийн хэлбэр нь харагдчих хэвээр. За тэгээд одоо жинхэнэ маймаа. Хартаа хажуунаасаа урдаасаа юм. I like it. За энэ дээр нэг хэчээ. Гэтэ энэ томыг биш заяа.
баг зэргийн ингээ хийчих. Хартаа голд нэг итгэж дараа хийчих. Тэгэл болоо. За хаталаа. За ээж ирсэн. Одоо би очиж хумсыг янзлах чинь. Тэгээд миний хумс ийм харагдчих. Ийм хоёр хумстай боллоо.